Үгүй одоо мэдгүй юм да. Ямар ч лсэн би одоо жишээлбэл одоо Лодо самбо гişүн бол бит хоёр нөгөө нэг одоо би лодо самбод дуртай дургу асуудал ерөөсөй байхгүй. Гэхдээ би зөвхөн лодо самбо гişүн жишээлбэл ингээд түрээсийн байраар амьдрах дуртай гээл те. Тэгээд жишээлбэл MCS-ийн тэр Bella Vista-д амьдардаг гээл те. Түрээсэлж амьдардаг гээл. Өөр зөндөл газар байх ш түрээсийн. Заавал тэр газарт тэгэл их те тийм амир өндөр үнэтэй түрээс төлж амьдрах одоо жишээл улсын хурлын гишүүний цалин чи 7 сая хүрэхгүй л байгаа ш. Тэгэхээр одоо энэ цалингаа одоо түрээсийн байранд өчгөр үлдсэн амьдралаа яах вэ? Хоол ундаа яах вэ? Байр, тог цахилгаан, сөөх, унаад хэрэг гэдэг зөндөө олон юу байгаа штэ. А миний хувьд бол нөгөө нийт монголчуудын сэтгэдэг нөгөө сим хийж гисэн гэрмэн нөгөө бор гэртээ богд хар гэртээ хаан гэдэг шиг манай монгол хүмүүс чинь ёстой айлын хажуу өрөөндөөс хашаанд ч хамаагүй гэрээ бариад гарыг гэдэг тийм одоо юу н үзэлтэй штэ. Тэгэхээр би бас тийм ямар ч лсэн би өөрийнхөө гэр орныг энд түрээс төлж явахаар энд зүгээр лизингээ төлөөс ч хамаагүй өөрийн гэсэн байр оронтой болъё гэсэн тийм үзэлтэй болохоор би бол тэр талаар нь бол би ойлгохгүй. Гэтэ заавал ягаад MCS-ийн Bella Vista гэж. Ер нь ягаад энэ гişүүд тэр MCS-ийн Bella Vista-д ингээд амьдраад идэх юм? Тэр чи тийм гайхамшигтай юм бол байхгүй шүү дээ. Хаас агуул байдаг нэг л тийм байрал гэдэг шүү дээ. Би өөрөө тэр Bella Vista-гийн тэр Vista одоо нөгөө фитнест нь 2008-аас 10 оны хооронд 10-11 оны хооронд зөндөл явж байсан. Тэгээ би тэнд өөрөө нүдээр үзсэн хүмүүсийн энд ямар одоо хүмүүс явдгийг яадгийг идгийг. Би одоо тэнд чи адилхан л баясаал бассейнтэй болохоор баясаал явждаг гэсэн. Тэнд байхдаа би бас энэ улс төрийн томчууд яаж уулздгийг нүдээрээ үзчихсэн. Оо за ийм хүмүүсээ тийм үгээл явжсэн. Тухайн чи би өөрөө бас нэг жоохон л нэгэн урлагийн хүн байлаа шүү дээ тийм. Тэгэхээр яг одоо жишээлбэл зарим нэгэн хүмүүсийг ярьжлаа. За тэгээд би зүгээр нэг юмд гайхчихсан. Ин Улсын хурлын гишүүн гэхээр нэг юм залтай тий бүр нэг юм хоёр нүүртэй хаанч нэг гал алдахгүй гин алдахгүй нэг юм залтай хүмүүсийг хараа би ч өөрөө нөгөө тэнэг шудраг тэнэг хүн штэ ер нь бол тэнэл гэсэн үг байхгүй да хөрх юм. Тэгэхээр зэрэг тийм хүн болохоор энэ ингээл гадаа гарч нэх олны өмнө нэх гоё юм яриад дотор орж ирснээр дүлгнэлний худлаа амир юу вэ би Улсын хурлын гишүүн ч гэсэн надаас төрүүлээд миний хувь хүн илүү хүчтэй байгаа эцтэй. Энэ хувь хүн чинь л энэ улсын хурлын гишүүний бүх үйл ажиллагаа үзэл бодлыг цааш нь авч явж байгаа эцтэй. Гадаа гарахаараа энгийн иргэн болчдөг. Ордонд орж ирэнгүүт улсын хурлын гишүүн болчдөг. Тийм гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг ингээд гадаа гарч залуусын өмнө амар гоё үг хэлж те ингэж попперсноо орж ирснээр би ерөнхий сайдыг огсруулахад гарын үсийг зурхгүй. Би бол хувь иргэнийхээ хувьд залуусыг дэмжиж байгаа жишээ. Бити ийм хоёр нүртэй бай гэж хэлмээр байна. Тэгэд одоо мэдгүй дээ одоо тэг халахын заяал мэдэх бах та. Их чинь бол одоо яг үнийг хэлэхэд надад энэ дээр нь доор нь хэмбэгээ байх нь сонирн биш байна. Гадаа гараад хин намайг иргэдэн yoogч хөмжилж доромжлон гутах бас сонирн биш байна. Эцээц миний өөрийн итгэл үнэмшил үнэн байгаа цагт би өөрөө өөрийгөө зөв юм хийж ингэж бодож байгаа цагт явах үед тийм биз дээ тий. Тийм биш шүү залуусаа.